байна. Мод тарих үндэсний өдрөг тохиолдуулан бүгд найрамдах Солонгос улсын E-Mart компани санаачлахаар хэрэгжиж байгаа маргаашийн ой төсөл Монгол улсад 3 дахь удаага буюу 2 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Төслийн хүрээнд 2030 он хүртэл 15,000 мод тарихаар төлөвлөд байна. За энэхүү байгаль дээлтэй санаачлахыг 2024 оноос хойш E-Mart компанийн хөрөнгө оруулалтаагаар E-Mart буюу Sky Hypermarket ирээдүйн Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага AFOCO Korean First Service Монгол Солонгосын ногоон хэрэмтэй хамтран хэрэгжүүлж байна. За төслийн хүрээнд горих тэрэлжийн байгалийн зохицолборт газарт усны нөөцийг хамгаалах зорилгоор мод тарж төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх юм а. За үйл ажиллагаанд ирээдүйн төслийн багийн нэг гишүүн E-Mart-ийн 50 ажилтан мөн Korea Medical Institute байгууллагын 30 ажилтан сайн дураар оролцож салхины хаалт болгох зорилгоор 4.5 га талбайн захаар нийтдээ 400 ширхэг хайлаас бургас мод тарж ойжуулах ажил хувь нэмрээ орууллаа. Энэ тэрбум мод төслийн хүрээнд тэгээд ер нь бид байгаль орчноо дээдлж байгаль орчиндөө хувь нэмрээ оруулж агаардлын бохирдлын эсрэг мод тарж орчноо сайхан эрүүл харах байдлыг ингээд сайжруулах хүмүүс ингээд гоё ногоон орчинд цаг заваа зарцуулдаг байдлыг үүсгэхэд маш чухал гэж бодож байна. Одоо нөгөө Монголд явагдаж байгаа цөлжилт дэлхийн цаг агаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор байгаль орчны асуудалтай их тулгарч байгаа. Ялангуяа Монголын цөлжилтийн улмаас үүсэж байгаа одоо нөгөө шар шорон шуурга нь мал хүн амьтанд төдийгүй зүүн өмнөд Азийн одоо Азийн орны бүс нутгуудын агаарын шинжилгээ онцлогооны одоо мэрэгжлийн байгууллагын хувьд байгаль орчны асуудлыг сайжруулах нь хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалж байгаа одоо хамгаалахад тусалж байгаа нэг ажил гэж бодож байна. За маргаашийн төслийн зорилго нь зөвхөн мод тариа зогсохгүй мэрэгжлийн байгууллагын тусламжтайгаар урсгалын арчилгааг тогтмол хийж цэцэрлэгжүүлэх, за мөн төгөл байгуулах үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм а.